Сайн байцгаана уу намайг Чулуунцэг гэдэг. Би хүүхдэд үлгэр ярьж өгөх нь ямар ач тустай талаар та бүхэнтэй хуваалцъя. Тэгээ хүүхдэд үлгэр ярьж өгөх нь олон сайн талтай байдаг. Тэдгээрийн заримаас нь дурдвал хүүхдийн хэл яриаг хөгжүүлдэг, хүүхдэд мэдлэг олгодог, тэднийг асуудлаа шийдэхэд нь тусалдаг, мөн хүүхдийн анхаарал ой тогтоолтыг хөгжүүлдэг. Тэгээд надад хамгийн их таалагддаг сайн тал нь бол хүүхдийн бүтээл сэтгэхүй төсөөлөн бодох чадварыг хөгжүүлдэг. Багада үлгэр сонсч өссөн хүүхдүүд нь хожим том болоод төсөөлөн бодох чадвар сайтай, сайн зохиолч, яруу найрагч болох магадлал өндөр байдаг. Аавын, ээжийн, эмээгийн, ахын, багшийн ярьж өгсөн тэр амтай сайхан үлгэр нь хүүхдийг баярлуулж, тэдний хоорондын харилцан яриа нь ойр дотно гайхалтай тэр харилцааг бий болгодог. Тэгээ энэ гайхалтай ойр дотно харилцаа хүүхэд насан турсан хойноо ч гэсэн дурсаар явах боломжтой байдаг. Хүүхдүүдээ энэ юуны зураг вэ? Од. Багш нь өнөөдөр одны тухай үлгэр ярьж өгье. За. Энэ үлгэрийн нэр нь одыг барьсан. За, нэг нь бяцхан хүү байжээ. Тэр хүү одонд маш их дуртай. Шөнө бүр хүү одыг цонхоороо хараад би өөрийн гэсэн оддоо байсан ч болоосай гэж хүсдэг байлаа. Магадгүй тэр хүү шөнө бүр одыг цонхоороо хараад ингэж дуулдаг байсан баха. Тэнгэрт ялцах нэгэн одыг гайхан ширтэн би харлаа. Чам дээр очихыг би хүсэнч чи надад